Эмбүк төллүүлж байна. Тогрут агуй. Зохиолч Адья сүрэнгийн Пүрвд орж. Өгүүлэгч Баатар Жавын Дархан сүх. Аав ээж хоёртоо зориуллаа. Нэгдүгээр бүлэг Бямб сүрэнгийн шарвын үлэмжийн ертөнц. Үзэгдэж буй бүхэн угтаа эс үзэгдэхүйг нууж байдаг. Рене Магрит. 1. Даянчийг маргааш дүүжлэхээр болов. Иймд тэрээр өнөө шөнө хамгийн сүүлийн удаа сарны гэрлийг таашаан өөрийн тойронд цугласан хүмүүст юу гэхээ бодон суулаа. Туулын шугуй намуухан салхинд бөхөлцөж цаад сонссон хүний үгийг цугласан бүхэн анхаарал тавин хүлээн. Даянч гав гинжинд хөлөвлөсөн гараа арайхийн урагш нэг татаад дээш харснаа ярьж эхэллээ. Нэг домог ярьж өгье. Хэмээн сөнг хоолоогоор өгүүлж эхлэхэд хүмүүс түүдэг галын наан цаанаас бүртэс хин шиг тавин сууцгаав. Олон жилийн өмнө буюу Даянчийг амьд авах үед буйдах нэгэн ойн дундах нуурын голд жижигхэн суурин байдаг байлаа. Нэр нь Модтой гэдэг байв. Тэр газрын үзэгслэн гоог Даянч амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл огтхонч мартаагүй юм. Тэнд тэр сувраатай танилцсан билээ. Нас 17-т өвөөтэйгөө хоёулахна амьдардаг тэр охин аралдаа хэн хүнээс илүү хайрлагдсан нэгэн байв. Тэр нэгэн өдөр Даянч ядарч сулдан ойд төөрсөн байлаа. Олон хоног явган явснаас хөл нь халуун хайрга чулуун дээр гიშгэх адил төөнөн хаалж үе мөчн шархиран тун удалгүй үйрэн унах гэж буй аятай хөвдөн. Хэд хоног хэлэн дээрээ юу ч тавилгүй зөвхөн багада Марамб багшаасаа сурсан хэдэн танил эмийн ургамлал зажилж хэвсээр байлаа. Ноорхот эл нь элэгдэж муудан хүн үзвээс айж цочмоор юм болсон байв. Даянч нэлээд явснаа дээш харан тэрэж хэвтээд юу ч юм амандаа шивнэлээ. Яг энэ үед түүний ухаан балартан энд юу тэнд юу н үл мэдэгдэн нойрон мананд умбан алга болох нь тэр. Даянч эцэг ихэ мэдэхгүй. Ухаан орготон л эргэн тойронд нь лам хуваргууд байжээ. Түүний зиндааны нөхөд бүгд одоо хийддээ лам хуварга болцгоосон бол түүнд сүмд үргэлжлүүлэн суух хүсэл өчүүхэн төдий ч байсангүй. Мөн түүний уг гарал тодорхойгүй тул хаашаач хэрэн хэссэн сэвтүүлэх нэр төр нутаг ус байсангүй. Даянч 18 нас хүрээд сүмээ орхин явжээ. Тэгэхдээ амьдрал бол сүм гэж хамгийн дотны нөхөр болох Золбон Басар нохоондоо хэлсэнсэн. Нохоогоо аваад явмаар байсан хэдий ч хөгшөрч хөмсгөө даахтай өгөөтэй болсон банхар нь аян замын бэрхийг даахгүй гэдгийг тэр мэдэж байв. Басар бол түүний цор ганц эрхэм найз нь бөгөөд өөрийнх нь мэдэх хамгийн ухаантай нэгэн байсан билээ. Даянч анх 9 наснда Басрыг сүмийнхэн ойролцоо нялх гөлөг байхад нь олж харснаас хойш бараг л өдөр бүр хамт байсан ч яг хажуудаа авах боломж хизээж тохиож байсангүй. Гэхдээ Басар Даянч хоёр хин хиндээ цор ганц юугаарч сольшгүй үнэт нандин нөхөр байлаа. Тэр нэгэн өдөр Даянч сүмээсээ зугатаан гараад Басартай таарсанд нохой түүнийг дагуулan ойруу явжээ. Тэнд Даянч нэгэн агуй олсон бөгөөд түүн дээрх хадны зургуудыг тэрээр эцсийн мөчөө хүртэл тодхон санаж явсан юм. 14 настай тэрхүү Басрыг даган агуйд ороход агуйн чулуун дээр элдв янзын дүрс байснаас хамгийн содон нь хун шувуу шиг урт хүзүүтэй хүмүүсийн дүрс байжээ. Тэр оройдоо тэрээр сүмээс хоол бидэрсэн хэрэгээр багштай баригдан нэг сайн ороолгуулсансан. Гэсэн ч хөө тэр цагаас хойш тэрхүү агуйн зургийг шүн болгон нууцаар очиж хардаг болсон бөгөөд агуй дотор гал асаахад өнөөх сүг зургууд нь хөдлөн ам ороод бүжиглэж үсэрч харээж гардаг байлаа.
Хүү удалгүй түүнээс санаа аван багшаасаа нууцаар сүмээсээ хэд хэдэн жижиг шавар бурхан хулгайлж агуйтай авчран асаасан галынхаа урдуур хөдөлгөн өнөөх бүжгэлдэг зургуудтай хансуулах болжээ. Түүний анхны үзэгч нь Басар байв. Алгуулсан буурахад хүүгийн эд зүйлсээс олдох бүр байнга жавтыг хүртэж байсан ч хинч хүүг зогсоож чадаагүйгээр барахгүй. Өнөөх нь яаж сүүдрийн үзүүлбэрээ бүр илүү сонирхолтой болгох талаар өдрийн хагас бодож өнгөрдөг болжээ. Хүү шөнө болгон өнөөх агуй руу явж хэрхэн агуйн зураг галын гэрэлд хөдөлж байгааг ажиглахдаа тэрхүү зургууд ямар утга санаатай болохтол хамаг анхаарлаа хандуулах болов. Хадны хананд хэсэг эвэртэй хүмүүс ан ав хийх шиг ном сум барьц хаахад янз бүрийн эвэртэй эвэргүй амьтад харайлдах хагаад урт урт шовуу шиг хүзүүтэй хүмүүс ч энэ тэрүүгээр үсэрч дэвхцэн. Хүү агуйд орсон өдрөөсөө хойш олон хоног өнгөрсний дараа анхудаа нэгэн зүйл олж харсан нь агуйн жаахан цаана эвэргүй хүмүүс өнөөх эвэртэй хүмүүсийг ан амьтан хөөх адил ном сум агсан дагаж буй зураг байсан билээ. Даяанч тэрхүү зургийн утга учирыг хизээж тайлж чадаагүй юм. Хүү үргэлж өөрийнхөө ээж авааг хэрэгсэн талаар эргэцүүлдэг байсан ч хинээс ч асууж шалгааж байсангүй. Түүний зиндааны нөхдийг ээж аав нь үргэлж эргэх боловч түүнийг эргэхээр лав хэнч эрдгүү байв. Тэрээр олонний дунд дуугүй чимээгүй байх бөгөөд ганцаараа эргцүүлэн бодох дуртай. Тэр дундаа янз бүрийн үлгэр домог өөрөө өөртөө зохион ярих дуртай хүүхэд байлаа. Улмаар Басарт өөрийн зохиосон үлгэрүүдээ ярьж өгөн тэр хоёр хорвоог хамтдаа нээн таньдаг болжээ. Үнэхээр л хүүгийн хувьд хорвоогийн юмс хизээж хуучирч байсангүй. Юм бүхэн түүнд үргэлж шин содон санагдах бөгөөд тэрээр жижигхэн эгэл чулуу хүртэл сонирхон шинжлэх дуртай байлаа. Хүү элдв газар усны нэрийг хүнээс асуулгүй өөрөө нэр зохион өгөөд түүгээрээ бүр газрын зураг хүртэл зураад таснуужээ. Өдгөө энэ ойд зүүдэндээ мансууран хэвдэхтэйч тэр газрын зургаа үүргэвчэндээ авч яваа. Тун удалгүй энэ хэвдэж буй ойгооч мөн дүрслэх буй заа. Түүний зүүдэнд үүл урд нь инээн сун. Хүү анх түүнийг ээжтэйгээ сүмдэн эргэл мөргөл хийхээр ирэх үед санаандгүй харсан бөгөөд энэ насанд нь түүнээс илүү даяанчийн сэтгэлийг хөдлөсөн эмэгтэй хүн үгүй. Охин шингэн урт хар үсээ сувдан даруулгаар даруухан чимэглэж нэмгэн сэнхэр тэрлэгтээ явж асан бөгөөд харцсан ер бусын ихэмсэг бас даруухан байсанд хүү өрийн ирэхгүй сэтгэл алдран цог тусжээ. Охин ээжтэйгээ хурд эргүүлэн тойрох бүрд хүү түүнийг холоос харж зогсоод харцаа огт салгаж чаддаггүй байлаа. Даяанч өөрөө тийм царай зүс сайхан нэгэн байгаагүй дээр түүнийг ээч огт хайхардаггүй байв. Түүнийг анх харснаас хойш нэг их удалгүй охины бие муудаж байн ирж багшаас нь эмтан авч судсаа чагнуулах болов. Сүүлдээ хөө түүний эрхийг өдөр тоолон хүлээж хэрв өнөөдөр ирэхгүй бол маргааш ирэх болов хэмээн догдлон хэвтэх болсноор анхудаа сүг зураг дагууга мартжээ. Нэгэн өдөр үүл хүүгийн багшаас эмтан авахар ирэхэд тэр сүмийн хашааг шүрдэж байгаад охины нүрийг харж чадалгүй буруу харан хэсэг зогсов. Тэгээд нэг зориглон эргэж харахтаа охинтой анхудаа харц тулгарчээ. Охин сүмд ороод удаагүй байхад дотроос багш нь дуудсанд тэрээр барьцаалдан сандарсан нь багшаасаа айсан хэрэг огт биш. Гагцхүү өвөлтөө дахин харц тулгархаас эмээсэн хэрэг байв. Хүү төг цохлох зүрхээ дарсхийн дотгош орвол багш нь охинд тан найруул би уншлагтай гэд гараад явчихжээ. Хүү охин руу зориггүйхэн харахад охин өөрлөө нэгцлэн хараад дулаахан инээмсэглсэнд нүүр нь тэр дорой халуун шатан улайж харцаа буруулаад багшийнхан сургасан танг бодлон байж найруулав. Тэрээр тангаа охинд өгөөд инээмсэглсэн нь түүний анх удаа эмэгтэй хүн рүү инээмсэглсэн явдал болсон юм. Тэр хоёр хэсэг чимээгүй суусны эцэст хүү зориг гарган чиний нэрийг асууж болох уу гэчхэв. Охины нүур баг зэрэг улаас хийгээд үүл гэж хариулсан бол хүү өөрөө хизээж түүнд нэрээ хэлээгүй юм. Учир нь түүнд нэр байсангүй.
Зүүд үргэлжлэнэ. Үүл түүний урд юу ч хэлэлгүй нэмсэглэн суусаар Даяанч ч ам нээсэнгүй. Тэр хоёрт чимээгүй л байхад бүх зүйл тодорхой бас ойлгомжтой байлаа. Үүлээс багвагаар гэрэл туяарч эхлэх шиг харагдана. Даяанч түүнийг нүдээ бараг огт анивчихгүй ширтэж байлаа. Тэрээр үүлийг хамгийн сүүлд харсан буюу 18 настай үеэр нь л харах бөгөөд өөрөө ч тэр үедээ бутсан байхаж. Тэр хоёр хаана буйгаа мэдсэнгүй. Мэдэгч шаардлага байсангүй. Огт тоосонгүй. Даяанчийн нүд үүлээс цацрах цагаан гэрэлдэг ялбасаар л үүлээ гэж Даяанч хүнд ч сонсогдохгүй аяархан дуугаар амандаа шивнсээр бүсгүйг сүүшиг цагаан гэрэлд уусан алдрах үед хэн нэгэн үл таних хүмүүсийн ярилцахыг сонсох шиг болсоор хоцорлоо. Даяанч нүдээ нээхэд огт танихгүй газар нэгэн урцанд хэвтэж байх нь тэр. Хамаг биеийн төмөн лантуу үрсэн мэт хөндөөр оргиж гараач ис хөдөлгөж чадна. Даяанч нүдээ ахин дахин цавчлаад хилэн тагнаандаа наалзныг мэдэрлээ. Даяанч дөнгөж сэрсэн зүудээ нэхэн санах гэж хичээсэн ч үүлийн царай төрх нэгэнт уусан алдарсан байлаа. Өглөө үдшин аль нь болж буйг мэдэх арга байсангүй. Гэхдээ ямар тач нарны улаан туяа тусаж байв. Гадаа шуудж иргэх сонсдож сэрүүн зэлүүдэгаар нэвтсэн гэнэ. Даяанч амьд гарснаа мэдээд нүдээ анин гүнзгий амьсгаа авлаа. Айлэрт орхин одсон нутгийнхан охиныг зүүдэлсэнд сэтгэл нь нэг л хөндүрлэх шиг санагдана. Хамаг бие хүүчлэн дээш өндийн суугад гидсэн додгошоо хомигдсон атрилдсан аятай өвдөн. Энэ яваа насандаа тэрээр өлмөн зэлмэн өдөр хоногуудыг бэшгүй өнгөрөөж явсан ч энэ удаагийнх шиг ийм өлсгөлөнтэй учирч үдсэнгүй. Урцны гаднаас гангийн утаа ханхийн төдөлгүй нэгэн залуухан охин урцанд орж ирлээ. Даяанч урд хожид энэ охины өмссөн шиг цасан цагаан өнгийн гадартай янз бүрийн эрдний чулуугаар хэлхэж чимэглэж цааны арьсаар додролсон хувцсыг огт харж байсангүй. Охины царай хүрэн бор өнгөтэй боловч урцанд хаяарах туяанд шаргалтан харагдана. Охин Даяанчийг сэрснийг хараад инээмсэглэхэд танан цагаан өв тэгш шүдэн харагдаж хазар нь хонхойж нүд нь шөнийн од шиг гэрэлтлээ. Энэ охин бол Даяанчийн эл цагаас хойш насан туршдаа мартаагүй Сувраа юм. Сувраа үсээ хэд хэдэн нарийнхан салаа болгон сүлжиж тус бүрийн Даяанчийн огт мэдэхгүй зүйлээр уйсан байв. Тэдгээр нь анх харахад сур мэт боловч огт тийм биш нь ойртон харах үед тодорхой болно. Сувраа Даяанч руу инээмсэглээд та алжааж явна уу? Хоол цай удахгүй болно гэсэнд Даяанч өвдөлтөө шөд зуун твчээд баярлалаа. Би хаана байна гэхэд охин удахгүй өвөө маань танд тайлбарлах баха гэж хэлчихэд урцнаас гараад явчихлаа. Даяанч урц доторхыг ажиглан харавал ан амтны арьсаар битүү хутсан байх боловч хооронд нь багахан завсар гарч түгээр нь нарны гэрэл нэвтрэн орох аж. Удалгүй Сувраа өвөөгөө дагуулan орж ирлээ. Толгой дээрээ цас овоолсон аятай буурал энэ өвгөн хэний ч нүдэнд дулаахан харагдахын сацуу нуруу өндөр зөөлөн харцтай он цагийн эрхэнд элгдэж муудсан гартай нүүр дүүрэн инээмсэглэхтэй нүд нь талд орчихдаг хүн байв. За та амархан явж байна уу? Аян замдаа альжаал ихтэй яваа бололтой гэд өвгөн Даяанчтай золгохоор гараа сунгасанд та бүхний ачаар амьд гарчээ. Баярлалаа гэд өвгөнтэй золгов. Таныг бид ойд унсан байхад тань олж явлаа гэд өвгөн Даяанчийн хажууд суугаад модоор сийлсэн өвөр мүцхийц бүхий жижиг ганц гаргаж ирэн тамхи татаж эхлэв. Сувраа Даяанчид хоол дөхүүлэн өглөө. Хожим тэрээр мөөг махнаас өөр зүйлгүй энэ шүлний амтыг үргэлж санан дурсахта шүлсээ залгидаг зуршилтай болсон юм.